За сайн байцгаана уу. Өнөөдөр та нарт нэг хөгжилтэй аним ярьж өгье. Энэ анимны гол дүрийг хараад за энэ лав домогт баатар байх гэж бодож магадгүй. Тэгвэл үгүй. Энэ хүн бол Край. Түүний мөрөөдөл юу гэж? Дэлхийг аврагч биш, хаан болгоч биш, домог болгоч биш. Зүгээр л гэртээ өвтөд юу ч хийхгүй тайван амьдрах. Гэтэ ягаад ч юм дэлхийн хамгийн амар хүмүүсийн дарга болчихсон байдаг. Бүх зүйл бага наснаас нь эхэлжээ. Край найзтайгаа хамт Эрдэнэсийн анчин болох мөрөөдөлтэй байв. Тэгээд бүгдээрээ том болоод хамгийн хүчтэй баг байгуулна гэж амлана. Гэтэ нэг жижигхэн асуудал байлаа. Край өөрөө бараг юу ч чаддаггүй байсан юм. Харин найзууд нь нэг нь мангас цохиж нисгэн, нэг нь уул нураачих шахна. Нөгөө нь хүний дүртэй байгалийн гамшиг. Өөрөөр хэлбэл багийн 5 хүн нь босс. Харин Край бол сугна. Гэтэл хэдэн жилийн дараа юу болсон гэж хамгийн хүчтэй хүмүүсээс бүрдсэн багийн дарга нь Край болчихсон байв. Яагаад хинч мэдэхгүй. Край өөрөө ч мэдэхгүй, үзэгчид ч мэдэхгүй. Гэтэ бүгд л мастер гэд биширдэг. Үннийг гэлэхэд энэ анимны хамгийн том нууц нь мангасч биш, акаша цамхагч биш. Край яаж дарга болчихсон юм бэ гэдэг л юм. Одоо тэрээр том байгууллагын тэргүүн мастер болсон байна. Хүмүүс түүнийг хараад энэ хүн л 500 алхмын өмнөөс бүхний тооцоолдог байх гэж бодно. Харин Край дотроо өнөөдөр ажлаас яаж болтох вэ гэж бодоо сууж байдаг. Нэг өдөр түүн шин даалгавар ирлээ. Край мэдээж хамгийн амархан харагдсан ажлыг нь сонголоо. Гэтэл тэр хамгийн хэцүүг нь сонгочихсон байв. Сураггүй болсон ангуйчтайг олох байлаа. Харин Край зүгээр л нэр нь гой санагдаад сонгочихсон юм гэлээ. Тэгээд тэр даалгавраа Тино гэдэг охинд даалгалаа. Тино бол Крайын хамгийн үнэч фэн. Өөрөөр хэлбэл Край амьсгаа авсан ч ямар гүн ухаан бэ гэж биширдэг хүн. Тино ганцаар явахаас айсан тул Край өөрөө явахгүй тул Гилберт, Рюда, Грег гэсэн 3 ангуйчийг хамт явууллаа. Үнэн дээр Край өөрөө явахыг хүсээгүй болохоос санаа тавьсан юм биш байв. Гэтэ удалгүй цагаан чонны үүр гэдэг газар хүчтэй мангас гарсан тухай мэдээ ирэв. Энэ үед Тино мастер мэдсээр байж ийм даалгавар өгсөн байна. Бидний шалгаж байна хэмээн бодно. Харин нөгөө талд Край анхааруулж амжаагүй шүү дээ гэд өөрийгөө буруутгаж байлаа. Тэгээд агууд орохоос нь өмнө зогсоохоор араас нь явна. Удалгүй тэдний замд нэгэн чонон мангас гарч ирэв. Аз болж ганцаараа байсан тул Тино болон нөгөө 3 төвөггөд арчглаа. Тэгээд бусд нь эндээс буцъя гэж хэлв. Учир нь нөхцөл байдал нэг л эвгүй санагдаж эхэлжээ. Гэтэ Тино шууд татгалзлаа. Яагаад гэвэл мастерын даалгаврыг дундаас нь орхино гэдэг түүний хувьд нүгэлтэд үүдэх зүйл байв. Тэгээд цааш явсаар байтал зэвсгэлсэн чонон мангасаар дүүрэн хэсэгт хүрч ирэв. Айж байсан ч ухарсангүй. Шууд тулалдлаа. Гэтэл улам гүн орох тусам үүр нь улам томорсоор байв. Яг энэ үед Край нэстэг шидэт хэрэгслээрээ явж байлаа. Гэтэл торомсон ажиллахаа болчихов. Тэгээд тэр чигээрээ агууруу орчихлоо. Өөрөөр хэлбэл хүн аврахаар биш ослоор орж ирсэн гэсэн үг. Яг тэр үед Тиноноор аврах чонон мангасын боостой тулалдаж байв. Тино энэ бол мастерын надад өгсөн шалгуур гээ шууд дайрна. Хөлөндөө гэмтэл авсан ч зогссонгүй. Эцэст нь сул талыг нь олж яллаа. Гэтэл дахиад 4 аврагч нь гараад ирэв. Бүгд дууслаа гэж бодож байсан мөчөд торомсгүй нисэж явсан Край гинэт тэдний дунд ирлээ. Чон шууд дайрав. Гэтэ юу ч болсонгүй. Яагаад гэвэл найзууд нь Край дээр хэдэн 10 хамгаалтын шидэт эдэл зүүчгсэн байжээ. Край 50 царайлаад надад 17 амби гэж бодов. Харин бусд нь ямар аимшигтай хүч вэ гэж алмаарч үлдэв. Дараа нь бүгд зүхтаж эхлэхэд Край хамгийн түрүүнд гүйж байлаа. Бүгд мастер биднийг удирдах байна гэж бодно. Үнэн дээр Край л хамгийн их айсан байсан. Замдаа тэд сураггүй басан ангуйчтайг олно. Тэд чон биш харин ясан багтай хүчрхэг фантомтой таарсан байв. Ингээд тэд бүгд гарах гарч хайж явтал өнөөх фантом гарч ирэв. Бүгд сандарч байтал Крайын найз Лиз хаанаас ч гарч ирээ шууд өшөглөөд нисгчихнэ. Лиз бол зүгээр л хүчтэй биш. Түүнийг зэрэглэн сүдэр гэж очилдог. Лиз Тиног хараад би чамайг ийм аймхаа болгож өсгөөгүй гэж загнахад Край зүгээрээ сайн тулалдсан штэ гэж тайвшруулна. Удалгүй Лиз фантомыг төвөггүй ялчхав. Харин хотын өөр хэсэгт шинэ асуудал гарч ирж байлаа. Олон фантом гарч ирж байдал улам аюултай болов. Край энэ үед арк яга байдаггүй юм бэ? Бүх ажлаа түүнд өгөөд амармаар байна гэж бодож сууна. Гэтэл бусад хүмүүс Край аль хэдийн бүхний тооцоолсон гэж итгэжсэн байдаг. Нэг өдөр Край Лизтэй хамт гадуур гарлаа. Тэд зарим нь шинэ дэлгүүр нэгцэн мэдээд хайж очтол хаалттай байв. Гэтэл тэр газар үнэндээ Акаша цамхаг гэдэг нууц байгууллагын судалгааны бааз байжээ. Край юу ч мэдээгүй буцаад явсан. Харин дотор байсан хүмүүс Край манай баазыг олчихлоо гэж сандарцгаав. Үнэндээ Край зүгээр л зарим идэх гэж очсон юм. Гэвч тэд Край бүхнийг үргэлжлэн хардаг сууд стратегич гэж боддог байлаа. Ингээд Акаша цамхаг Крайтай дайтахаар бэлдэж эхлэв. Яг энэ үед Крайын найз Шитори буцаж ирнэ. Тэрээр цагаан чанны үүр дотор хүмүүсийн төсөөлснөөс ч илүү аюултай зүйл өрнөж байгааг мэдэгдэнэ. Харин Край тэр одоо хүртэл юу болоод байгааг сайн ойлгоогүй л явж байдаг. Крайд энэ бүх үүмэн самуу нэг их чухал биш байлаа. Учир нь тэрний хамгийн том санаа зовж байгаа зүйл нь өмнө нь алдчихсан байсан слайм юм. Тийм ээ, хот сүрэх гэж байна уу, тулаан болох гэж байна уу, нууц байгууллага дэлхийг эзлэх гэж байна уу, Край хамаагүй. Гэтэл нөгөө талд Свен болон бусад ангуучид
Cry Master аль хэдийн бүгдийг мэдсэн. Тэр Акаша цамхгийн төлөвлөгөөг уншчихсан. Бид бүгд түүний төлөвлөгөөний нэг хэсэг гээд улам их биширч эхэлнэ. Харин Cry асуудалд орохгүй шиг л байвал боллоо гэж бодож байв. Удалгүй нэг ангууд санамсаргүйгээр Акаша цамхгийн нуус туршилтыг олж харлаа. Тэд фантом дээр слайм туршилт хийж байв. Өөрөөр хэлбэл мангас дээрээ ахаад мангас нэмээд байгаа юм. Мэдээж тэр туршилт нь хяналтаас гарсан байлаа. Ангууч ноцтой шархацсан ч өглөө үлээгээд бусдыгаа дуудана. Тэгээд жинхэнэ дулаан эхэллээ. Яг тэр үед Шиторыг хурж ирэв. Тэр өнөөх слайм фантомыг хараад энэ үү бүтлгүй болсон загвар байна гэж шууд мана агуулсан метал шидтэл мангасан дэлбэрчгэв. Бусд нь 8 өрсөн тулаан хийж байхад Шиторыг лабораторийн хулган алж байгаа метал ашиглаж байв. Удалгүй ангуучууд Акаша цамхаг руу дайрахаар бэлдэж эхлэв. Харин София өөрийн хүмүүстэй нэгээр нь гарга 50 бай гэж тушаасан байлаа. Гэхдээ доод тушаалын нөтгөд аль хэдийн сандарчихсан. Тэгээд бүх туршилтын мангасаа зэрэг сулчихв. Тэр нь ямар үр дүнтэй байсан гэж мангасууд нь ангуучтай биш өөр хоорондоо тулдаж эхлэв. Нэг ёсондоо өөртөө сүтгэж байлаа. Энэ үед нэг судлаач яагаад заавал бүгдийг нь зэрэг гаргачих вэ гэд гайхав. Энэ нь София өөр дөрөө дунд нь нуугдаж байгаа юм биш биз гэх сэжиг төрүүлнэ. Удалгүй ангуучид төв барайг нь олж очино. Энэ үед Феликс хүчрхэг аянган шид буулгаж за ингээд дууслаа гэсэн мэт харагдав. Гэтэ мэдээж юу ч дуусаагүй. Харин тэр үед Cry, Liz, Tina 3 нэмэлтээр очиж байв. Бүгд үхсэхээ үдж хахад Cry дууссан хойно нь очил амар юм даа гэж бодоод алхаж байдаг. Яг энэ үед Акаша цамхын шинэ туршил болох Акаша голем гарч ирэв. Тэр мангас бодсноос ч хүчтэй байлаа. Үүнийг Liz хүртэл дийсэнгүй. Cry удалгүй гарч ирэхэд голем Cry руу дайрлаа. Таснис бүүм тоос шороо бослоо. Юу болсон бэ гэсэн голем шидэгдсэн байлаа. Харин Cry юу ч болоогүй юм шиг зөксөж байв. Яагаад гэвэл тэр юу ч хийгээгүй. Зүгээр л найзуудынхаа хүчээр амьд үлдсэн. Харанхуйд юм ч хараагүй. Харин хамгаалтын хэрэгслүүд нь бүгдийг хаачсан байлаа. Ингээд Акаша цамхгийнхан үгүй энэ хүнтэй зууралдаж болохгүй гэд бараг бууж өчгөв. Тэгээд хамгийн том үнэн нийл болов. София үнэндээ Шиторигийн хувирсан дүр байжээ. Дараа нь тэр манагаар хоолдог слаймаа гаргаж ирээд бүр өөрийн удирдагч дээрээ туршиж эхэлнэ. Энэ эмэгтэй бол үнэндээ нөгөө талынхаасаа ч ээлтэй хүн байлаа. Маргааш нь Cry Шитороод Акаша цамхгийнхан ой санамжаа алдсан хүмүүс болон голем өөр бусад хэрэгслүүдийг бүгдийг нь хураасан гэж тайлагнав. Ингээд цагаан чонны өөрийн хэрэг үндсэндээ дуслаа. Гэтэ Cry-ийн зовлон дуусаагүй. Учир нь дараагийн дайсан мангас биш өр байлаа. Тийм ээ асар их өр. Шиторигоос авсан өр нь бараг утасны дугаар шиг урт болсон байв. Яг энэ үеэр Арнольд Хейл гэдэг шинэ дүр гарч ирнэ. Логийн ангууч хочтой өндөр зэрэглэлийн асар хүчтэй ангууч. Тэр нийслэлд ирээд нэр алдартай болно гэж ботсон ч хаашааж очсон хүмүүс Cry бол мастер Cry авраг големиг унгаасан гэж ярьж байв. Арнольдын уур шууд хүрнэ. Нөгөө талаар Cry мөнгө олох гэж гүйж байлаа. Учир нь удахгүй дуудлага худалдаа болно. Тэнд өөрийнх нь хүссэн нэг шидэт хэрэгсэл байсан юм. Дэлхийг авардаг учраас биш, хязгааргүй хүч өгдөг учраас биш. Зүгээр л таалагдсан учраас авахар шийднэ. Гэхдээ хувь тавилан Cry-ийг зүгээр орхисонгүй. Тэр хэрэгслийн эзэн нь Арнольд үжээ. Ингээд Cry авах гэж оролдох тусам Арнольд улам сэжиглэнэ. Ийм хүн ингэж улааран авах гэж байгаа юм бол ямар нэг нууц байгаа гэж бодчихно. Удалгүй бүх язгууртан баян хүмүүс тэр хэрэгслийг сонирхож эхэлнэ. Нэг хүний сонирхол байсан бүх зүйл нийтийн дайн болж хувирна. Cry эцэст нь авч чадалгүй үлдв. Учир нь түүнд тийм их мөнгө байсангүй. Тэгтээ Шиторыг хурж ирээд бидний хорин зориулж чадгалсан мөнгө гээд 800 саяыг гаргаж ирэв. Cry цочирдно. Ямар хорин билээ гэж шок болно доо. Ингээд л ахиж мөнгө цуглуул 950 саятай дуудлага худалдаанд орлоо. Гэтэл тэнд очиод Cry өөрийн авах гэсэн маска болоод Шиторыг хүсэж байсан Акаша голем гарч ирэхэд очирхөөр бүх мөнгөө өрлөө. Харин бусад хүмүүс тэр големын жинхэнэ нууцыг мэдэж байна гэд улам үнэсгэнэ. Харин үүний дараа Cry-ийн анх авах гэж байсан маск энгийн шидийн хэрэгсэл биш болох нь илэрдэг. Маск эзнээс сонгон шалгаруулдаг бөгөөд хожим нь маш аюултай зүйл болох нь тодорхой болно. Cry өмнө нь санамсаргүй хэлсэн анхаарлууд нь хүртэл үнэн болж таардаг. Асуудал үүсэх үед Арк оролцож масктай холбоотой аюулыг зогсооход чухал үүрэг гүйцэтгэнэ. Ингэснээр Cry-ийн өмнө санамсаргүй өгсөн зөвлөгөөнүүд хүртэл өрчлөн тооцоолсон төлөвлөгөө мэт харагдана. Ингээд Арк маскыг аван Cry-д хүлээлгэн өглөө. Cry тэр маскыг зүүхэд маск Cry-ыг үнэлэхэд хүч муу, хурд муу, тулаан бүр муу, маск хүртэл чамд хэрэглэх хэрэг халга гэд бараг нүүрнээс нь салаад унлаа. Cry үнэндээ хамгийн хүчтэй нь биш, хамгийн ухаантай нь ч биш. Тэр зүгээр л дэлхийн хамгийн азтай хүн. Гэхдээ хачирхалтай нь юу ч хийсэн эцэст нь бүгд түүний сууд ухаантан гэж боддог. Өр нь улам өссөн, мөнгө нь улам дууссан, 50 амьдрах мөрөөдөл нь улам холдсон. Харин нэр хүнд нь бараг домог боллоо өссөн юм. Ингээд энэ анимны эхний сессн дуслаа. Хэрвээ энэ аним таалагдсан бол лайк болон subscribe хийгээрэй.